Йоо энэ ямар амар төвчлөлт. Хаасаагүй төвжрэл энэ мөн төвжрэл нь одоо дарга энгийн үнээр ялахгүй маа. Яваас. Эцээр нэ новш гэж нэр. Төвний фэс юу гэнэ? Хүй. Е. Чи яаж яваад новш вэ? Ямар за аквал юм байна гайгүй л ах. Зам гүлийг бууж загнана. Яаж яваад байна юм уу ч та. Цагаан хангал. Чи яаж яваад байгаа юм бэ чи? Үгүй яаж явсан бэ? Чи энэ нэг хүүхдийн тоглоом шиг юм машинаар айтайхан бариад чадахгүй нү? Үгүй энэ урд машин биш үү? Би хаашаа явах вэ? Чи хурдан урд нь шахаад явал та би чамайг одоо удаан явсаар ч болоо мөрөгчлөө шүү дээ чи. Энэ бол чиний буруу. Би одоо энэ машиныг даваад өсрөх юм уу? Замын хөдөлгөөний 11-ийн 7-гийн 7-г мэдгүй нөхөр минь чи. Чи энэ жижигхэн машинтай болоод хурдан урд чи энэ хүүхдийн тоглоом шиг машин барьж ирсэн. Хурдан урд яваад чадахгүй нү чи. Юу хууль. Тийм бол байхгүй ч гэсэн би маргааш өдөө батлуулчихна. Би батлуулаад чамайг нэг чи ёо ер нь чи ер нь энэгээр ингэж явах хэрэггүй шүү дээ. Чи зүгээр автобусаар явж байгаа хоёроо жижигхэн машин барьж гай болж байгаа чи. Энэ чи уцаа юу гэдэг юм бэ? Бичлэг. За юу гэж байна? Аа. За яг вэ. Ахын дүү дажгүй шүү дээ. Юу ячаатай юм да зангаа мэн. Та хохироочлоо шүү дээ. За яг вэ. За ямар ч ард түмэндээ орой минь дүргийн мосог гişүү нэг ингээд гоё ард түмэндээ төвжирч явж байгаад бас хамаатны дүүтэйгээ тарлаа энэ манай дүү. Би машина яах юм бэ? Хөрөлгөө зүгээр заяа. За баяртай манайхаа. За одоо хэвлэлийн баг хуралд ирсэн одоо нийт сэтгүүлчтэй бүгдэнд баярлаа гэж хэлье. За шууд тэгээд эхлэе. За тэгээ өчигдөр бол одоо миний одоо замын хөдөлгөөний дүрм зөрчиж одоо хүнтэй бүдүүлгээр харьцаж байгаа бичлэг одоо сошиалд нэлээд явсан байлээ. Тэрийг бол одоо сөрөг талаас одоо магадгүй бас нэлээд савсан байлээ. Гэхдээ би бол тэрэнд юм хэлэхгүй. Тэгээ ерөнхийдөө энэ хүү болсон явдал бол одоо харамсаж байгаа би илэрхийлж байна. Тэгээд энэ бол одоо гүтгэлэгч бай одоо ямар нэг явуулгач одоо ямар ч хэсэн ийм зүйл бол болсон. Тэгээ би хуулийг дураараа өөрчлөнө гэж одоо бас алдаатай байж магадгүй үгүй бүр ашигласан. Тэгээ тэр бол яг үндэ тийм утгатай байгаагүй юм шүү. Тэр бичлэгэн дээр бас одоо жоохон янзлсан байж магадгүй. Тэгээ би ерөнхийдөө одоо I Love платформоос хууль зүйн зөвлөгөө авсан. Тэгээ тусламж авсан. Энэ бол бас маш хэрэгтэй аппликейшн байлээ. Хэрэгтэй платформ байлээ. Та бүхэн бас тийчнээс хуулиа хараарай. Тэгээ ер нь бол би буруугүй. Тэгэхдээ одоо яалтчгүй тийм бичлэг цацагдсан. Тэгээ тийм болохоор би одоо нийт Монголын ард түмнээс одоо намайг уучлаарай гэж хэлье.